тоог хооронд нь нэмнэ гэж юу болох тухай үздэсгэе. Тэгэхээр эхлээд нэг дээр нэмэх нь 1. Хариу нь хитдээ тэнцүү ээ. Энэ бодлогыг бодох нэг арга байна. Бидэнд 1 гэдэг тоо биш, ягаан бөмбөг байлаагүй. Би тоог ягаан бөмбөгөөр төлөөлүүлж байна. Тэгээд өөр нэг зүйлийг бас төлөөлүүлнэ нэмье. Дараагийн тоо цэнхэр өнгөтэй байна. Тиймээс би түүнийг цэнхэр бөмбөгөөр төлөөлүүлье. Тэгээд баруун талд нь байрлууллаа. 1 дээр нэмэх нь 1. Харин одоо надад хэдэн ширхэг бөмбөг байна вэ? Надад 2 бөмбөг байна. 1 дээр 1-ийг нэмбэл хариу нь 2 гарч байна. Тэгэхээр энэ ойлгомжтой байсан байх. Харин одоо тоогоо жоохон ахиулан бодъё. Бид нар хариу хидтэй тэнцүү вэ гэдгийг олж байгаа. Одоо би асуултын тэмдэг энд тавьчих юм. Харин надад ард нь тэнцүү 2 дээр нэмэх нь 3. Одоо яах вэ? Тэгэхээр та нар бичлэгээ төр зогсоож байгаад өөрийнхоороо бодоод үзээрэй гэж хүсэж байна. Та нар өөрийнхөөрөө бодож үзсэн бах. Харин одоо 2 болон 3 зүйлээр тоогоо төлөөлүүлье. Надад нийт хичнээн хэрэгтэй вэ? Дахин ягаан бөмбөгөөр тоонуудаа төлөөлүүлье. За ингээд 1 дараа нь 2 гээд энэ 2 ягаан бөмбөгийг энд тавьчих юм. Мөн бидэнд дахин 3 төлөөлүүлэх зүйл хэрэгтэй. 3 өөр бөмбөг. 3-ын тоогоо 3 цэнхэр бөмбөгөөр төлөөлүүлье. Энд 1 2 3. Одоо харин бидэнд нийт хичнээн бөмбөг байна вэ? 1 2 3 4 5. Надтай хамтаалаарай. 1 2 3 4 5. 5 бөмбөг байна. 2 дээр нэмэх нь 3. Энэ нь 2 зүйл дээр 3 зүйлийг нэмнэ гэсэн утгатай. Хариу нь 5 гарч байна. Тэгэхээр асуултын тэмдгийн оронд 5 байх нь байна. Энд байгаа асуултын тэмдгийг арилгаад 5 тэнцүү 2 дээр нэмэх нь 3 болж байна.